Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг. За эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Хуудас сэргийгчүүлэнд подкастын шинэ дугаар та бүхэнд хүргэл болоод байна. Өнөөдөр бид подкастынхаа хөтлөгчийг зочноор ирчихсэн байж байгаа. Яагаад гэвэл подкастын хөтлөгч маань Шагуунтлагийн ертөнц гэдэг арман гаргаад бараг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тийм учраас ойн дээр нь хаврын сайхан улирлынхэн дээр бид Шагуунтлагийн ертөнцийн тухай ярилцъя гэж шийдсэн юм аа. За өдрийн мэнд. За энэ өдрийн мэнд хүргэе. Шагуунтлагийн ертөнцийн редактор бий байгаа юм. Тэгээд дэгийн тухай ч юм уу бас ер нь хувь хүнийхээ тухай ч юм уу уран зохиолын тухай айгуу сонин шин нээлтүүдийг би ном унших хийсэн байхгүй. Би өөрийнхөө төсөөлж ирснээс өөр эхлэлтэй таарлцсан. Юу гэхээр айлбын өндөр уус гэдэг хэллээсэн. Тэгээд цастай уусын тухай төрслөлөөр арман ихсэн. Тэгээд маш холоос эхэлсэн юм шиг надад санагдсан. Их холоос агуулгаа түлхэж эхэлсэн юм шиг. Бараг арманы 3 дахь дүрээс түлхэж эхэлж байгаа юм шиг надад санагдсан л да. Эндээс яриа хэлв. Анх зохиол эхлэхийн өмнө би энэ дөрвөн дүрийн намтар бичсэн байхгүй юу? Цогт, Шагундалаа, Болд, Мөнхчин дүрийн. Энэ дүрийн намтраа бичсэн чинь яг нөгөө хин болох нь ингээд харагдаад дөрвөн өөр замаар салаад явна шүү дээ. Дөрвөн өөр хүн те. Болдыг илэрхийлж байгаа метафор нь яг чиний анзаарсан тэр 3 дахь дүр гэж хэлж байгаа буюу болд ахгүй одоо альпийн өндөр улс чинь. Цогтод бол одоо тийм сүмбэр агаад уудам ертөнцийг эрэлхийлэгч гэдэг юм уу? Нэг эр хүний дотор ч юм уу эсвэл хүний дотор нэг тийм ирмэлзэл байдаг байна л та. Тэгээ магадгүй тэрнээс нэг талдаас эхлүүлсэн. Тэгээд тэр нөгөө альпийн өндөр уус бол болдын очоос уудсан бүтээсэн ертөнц байж болохоор байгаа байхгүй. Гэтэл цогт тийшээ зорж яваа. Цогтын өөрийнх нь одоо оюун санааны зорж яваа юмны тэмүүлэл нэг өндөрлөгч юм шиг санагдсан. Тэгээд тэр их сургуулийн тэнхимдэх тэр харилцаа, их сургуулийн тэнхимдэх хөргөллүүд надад их сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл ингээд тэр шавнарн цогтыг тэр жазан дунд суудаг ч гинөө тий. Тэгснэ тэр жазан дундаас цогт зургийг харж байгаа. Тэгснэ жазан доторх зургийг харж байгаа. Гэхдээ жазан доторх зураг нь хязгаар. Тэгээ эргээд буусан чинь дахиад өөр нэг ширээрөө буцаад өөр ширээн дээр очихоор болоход шал ондоо ертөнц буюу Шагуунтлагийн ертөнц байдаг. Бүрэн зохиол гэдэг бол явж бас нэг үзэл санаа штэ. Зүгээр хэр том үзэл санаагаар хэр хүчтэй дуурахын гэдэг чинь бас сонголт тэр дунд ингээд хүн ерөөсөө тийм юм бэлээ. Зүгээр л санаандаа орсныг ч юм уу эсвэл одоо үгийн тоо олшруулах гэж хүн хизээч юм хийдгүүл юм бэлээ. Тэр болгоны ард нөгөө шатрын үүрэг дээр нүүж байгаа юм шиг юм шийдлүүдийг дандаа бодож идэг. Тэнгууд цогтыг яагаад заавал жазта зурагта зүүрлүүлээд байгаа юм. Тэр нэг тогтонг нэг юм ямиг илэрхийлээд байгаа байхгүй тий. Нэг талаасаа арманы ихэнд их гурвал бүрэлдэнэ гэдэг нэг тийм хэсэг байдаг. Тэр их гурвалын бүрэлдэж байгаа процесс надад тийм ажгүй тийм яг ингээд энгийн офис дотор нэг пракс үүсдэг шүү дээ. Ямар ч газар. Тийм санагдсан л та. Тийм. Хүмүүсийн үзэл бодлын нэгдэл гэдэг зүйл те надад айгу тийм гоё зүйл санагддаг хгүй юу? Одоо чи хэдэн настай, би хэдэн настай, чи ямар хүүстэй, би ямар хүүстэй те. Чи ямар нийгмийн гаралтай, би ямар нийгмийн гаралтай байхаас үл хамааран ямар нэг юмараа нэг гоё огтлолцоод те. Ямар нэг юмараа ингээд нэг юм нөхөрлөл бий болдсон шүү дээ. Тэнаасаа заавал энэ гурыг амар нөхөрлүүлэл их гурвал болох юм болгоё гэж бодоогүй л байсан. Зүр ингээл зохиол өөрөө л тийшээ хөтлөгдөд очсон. Тэгээ тэр нь ч гэсэн надад айгу таалагдсан л та. Тэгээд тэр Шагуунтлагийн дүрийн боловсруулалт энэ романаас миний хамгийн их сонирхлыг татсан. Намайг хамгийн их бодолд унагсан. Дүр байхгүй. Тэгэхээр Шагуунтлагийн дүрийг чи яаж босоосон юм? Цогтын дүр бол ингээд барлагдан гарч ийн. Болдын дүр бол альпийн өндөр бол. Тий. Мөнхчин өөрөө бүтээлээр удахгүй гараад ирнэ. Гэтэл Шагуунтлагийн дүр чи яаж босгосон? Патриарх соёлд ч юм уу эмэгтэй хүнийг хамгийн түрүүнд юун түрүүнд энэ эмэгтэй хүн байна. Хүнээс нь илүү нэг тийч хардсан штэ. Энэ эмэгтэй хүн байна гингүүтээ өөрсдийнхөө нөгөө эмэгтэй хүний талаарх ойлголтыг ингээд тэр хүнд авчиж ингээд наахч гэхүү эсвэл тэргээр нь тодорхойлохыг хүсэж эхэлдэг. Надад тэр ер нь хизээд айгүй юм шудраг бус. Айгүй тийм муухай санагддаг хгүй юу.
Тэнгуут яагаад ч юм заавал тэр орчинд нэг тийм цэл залуу баг охин те тийм охиныг оруулж ирмээр санагдсан. Тэгээ тэрийг хинээрч тодорхойлуулмааргүй. Ерөнхийдөө нэг гоё өрмөц Монгол охин бай. Тэгээ тэндээс л ерөнхийдөө шагнал далааг ургуулсан болов. Энэ арманы турш аав нэг ч үг хэлдэггүй. Гэхдээ энэ арманы турш хамгийн тод зурагдсан дүр бол аав. Энэ бол чиний хувьд зохиолч хувьд хийсэн юм нээлт гэж би бодсон баг. Яг нэг ч үйлдэл бараг хийхгүй хэвтэрт байгаа мөртлөө тэр дүр энэ арман маш чухал үүрэгтэй байгаа юм. Анхнаасаа манай зохиолч үүлэн зардсыг бас ингээд дундуур нь ингээд жоохон сүлжээ явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад үүлэн зардс руу явж байгаа юм гэхээр аав нь тэр үүлэн зардсыг таашаадаг хүн бай. Таашаагаа зогсохгүй радиогийн нэвтрүүлэгч ингээд өөрөө маш гоё уншаад ингээд яатсан бай. Тэгвэл яагаад үүлэн зардсыг сонгоод өөрийнхөө хоолоогоор уншиж байгаа юм гэсэн чинь тэр хүн чинь ихтер нь ингээд хаяад явцсан юм биш үү те. Тэгсэн чинь тэр хүн өөрөө их нэртэй насан турш үнэнч хайрласаар хинтээч ахиж амьдрал зохиохгүй юм биш үү. Нэг юм сонин үнэнч хүн байгаа байхгүй. Тэгээ аавын дурыг босгоход нэг надад айгүй ойр байсан. Аав намайг төлөвшүүлэхдээ яаж төлөвшүүлсэн, аав надад яаж үлгэр дуурайл үзүүлж исэн гэдэг ч юм уу те магадгүй. Би эсвэл ааваасаа юуг нь үлгэрлэж би аавынхаа юугаар бахархдаг байсан гэдэг ч юм уу. Тэгээд одоо алга болсон хойно ч гэсэн үгүй болсны хойно ч гэсэн аав надад яаж миний дотор үргэлж оршиж аав намайг үргэлж залж чиглүүлсээр байгаа юм гэдэг ч юм нэг ийм далтын юугаа бол тэр цаана суулгасан. Наранбаатар найрлагч бид хоёр одоо лагусрын гуайн өгүүлсэн хайрыг одоо үе хүүхдүүдийн хүсэлтээр сэргээн тавихаар нодлон намар ажилласан л та. Тэгээ ингээд тэр бүтээлийн мөн чанар их үү ярьсан чинь Наранбаатар найрлагч болохоор энэ бол нийгэмд бие биенээ ингээд хүндэтгэх сэтгэл өөрөөр хэлбэл хамтын ухамсар гэдэг зүйл байхгүй. Тэрийг өгүүлэгдсэн хайр гэж байгаа юм болов гэж хэлэхгүй. Лавсруу ах байхгүй чи бид нар тэр хүний чинь өөрсдөө нээх гэж оролдож штеп. Тэгсэн би болохоор тэр зохиол дотор эцгийн хайр өгүүлсэн. Тэр дотор аав гэж баг үг хэлэхдэггүй мөртлөө яагаар өгүүлэгдсэн гэдэг юм тэр эцэг хүний орон зай байхгүйсэн учраас тэр өгүүлэгдсэн хайрын гэр бүлийн үйлдэл нөхцөлсөн болов гэж жишээлбэл би бодсон. Тэгээд найруулагчдыг санаагаа хийсэн. Найруулагч байр цаалтж байгаа байхгүй тий чиглүүлэх. Тэг чиглүүлэх хөнгөө тэгээд яг тэр хүүхэд архичмэрчин болж байгаа, отгоолоо архичм болж байгаа энэ тохиол проектинээс болж байгаа. Илүү өргөн хүрээгээр бол найруулагч харж байгаа юм л. Тэг ингээ харахад дараа нь найруулагчид тавьсан тавилтыг харахад болохоор аль алийг нь шингээдсэн. Ерөнхий санаа цаана дуурч байгаа. Наам бол тэр хэцгүй хүүхдийн зовлон дуурч байгаа гэж юм. Энэ бол ингээд ямар зохиолч болгоны боддог цаана юу шингээх вэ? Цаад үндсэн тэр суур дүрмэн юу вэ гэдэг талаар бас бодох хэрэгтэй тийм сонирхолтой жишээ надад санагдсан шүү. Шагундлаг ертөнц тэр. Тэгээд энэ шагундлаг гэдэг охины ертөнц тэр аавын тэр ертөнц тэр гангашгүйгээр ингээд тулгуурлан үндийж байгаа юм л та. Тий. Тэгээд яг энэ арман дотор одоо эмэгтэй хүний мэдсэн ухаан 1 гэдгээр ингээд мэдслэгдэн бүтсэн юу бол энэ арман дотор өөр хэнийхэн ч эцгийн түүх гардаггүй. Зөвхөн шагун далайгийн дүр гардаг. Тэгэхээр үндэс суурьтай хэний тухай өгүүлэх вэ гэдэг зохиолч эхнээсээ л хэлсэн. Тэр уншиж бол энэ тухай бодохгүй шүү дээ. Тийм. За дараагийн мэдсэн ухаан. Дараагийн мэдсэн ухаан бол цогтын тухай. Тэгсэн чинь тэр нөхөр өөрийнхөө бодол санаагаар, өөрийн оюун санаагаар ерөөсөө өөрийгөө илэрхийлэхгүй. Хоёр эмэгтэйнүүдээр тэр хүнийг илэрхийлсэн. Арман тэн хагас хүртлээ мөнгөчнгийнүүдээр цогц зурагдсан. Тэрнээс цааш шагун далайгийн нүдээр зурагдчихвоо гэж би бодсон. Мөнгөчнгийнүүдээр зурагдах хэсгүүдийн нэг дээр ингэдэг. Саарл 11-р сарын саарл өдрүүд. Цогтын хувьд тийм саарл цаг хугацаа ингэж хэлдэг. Тэр бол мөнгөчнгийн юу субъект тэнд үйлчилж байгаа. Мөнгөчнгийн жин, мөнгөчнгийн сүнс тэнд байгаа хэсэг юм болов гэж бодсон. Тэгэхээр яг тэр хэсэг мөнгөчин тэр хоёрын харилцааны тухай. Би тэгс чинь мартцсан байдаг гэнэ бодоод шүү. Нөгөө нэг юу лээ ийм үед төрсэн болохоор нэг тийм дүнсгэр юм болов гэдэг. Тийм. Яг юу аахгүй юу. Угаасаа энэ романы турш
цогтын ертөнцөл нээгдэх юм байна. Цогтын ертөнцөл нээгдэхийн тулд одоо чиний сая хэлсэн энэ хоёр бүсгүйгээр л дамжуулаад ингээл те юу яах юм байна. Хүний төлөвшил гэдэг яг өөрөө өөрийгөө нөгөө ингээд хүндлэнгөөс ухамсарлаж эхлэх. Тэр ухамсараас, сэрүүн ухамсараас л яг хүний төлөвшил эхэлтийн болов. Тэг хүн төлөвшөж эхлэхээр чинь тэр өөрөө өөрийнхөө ертөнцийг өөрийн ухамсартайгаар бүтээж бүрэлдүүлж эхэлж байгаа байхгүй юу. Тэг миний бодлоор яг цогтын тэр ухамсар жоохон холдож явж нилээн энэ тогтсон тэр нөгөө өстө хүрээж ааснасаа гараад тэр холоос өөрөөдөө яг анх удаа ухамсарлаж байгаагаа ухамсарлах гэдэг ч юм уу те бүр нэг тийм юм болоод тэгэл одоо тэр хүний ертөнцөө одоо би гэдэг хүчин гэдгээ анх ингээд ухамсарлаж игснээр магадгүй нөгөө зохиолын туршид уншаал байгаа зохиолч гэсэн нэг чигээ олох юм болов. Тэгвэл цогтын ертөнц энэ арманд ингээд цогтын ертөнц, шагуун далайгийн ертөнц нэг хүчтэй сүрэлдэх боловч хамгийн түрүүж энэ арманд бол мөнгөчин гэдэг хүн ертөнц нэгддэг байгаа. Энэ арманд бүгд ярьдаг боловч мөнгөчин зурдаг. Тэгээд тэр нь өөрийг нь энэ арманд хамгийн тод том өндөр болгосон юм шиг санагдсан. Мөнгөчингийн дүрийн тэр боловсруулалт мөнгөчин зурган дээрээ ажиллаж байгаа зураг бас шагуун далайтай харьцаж байгаа хардж байгаа хонцгонж байгаа тэр бүхэн маш хаймсан гэсэн. Тэр дүрийнхээ мөнгөчин тий ер нь баг миний ч гэсэн баг айгуу тийм айгуу хайртай дүр гэдэг хэвгүй. Би одоо мөнгөчин хизээч нөгөө төвшөнтэй бүр амьдрал зохиогоо бол ингээл өөрийнхөө нөгөө зохиолт бүр юм яг энэ тэнцүү шахуу болж орж ирнэ гэж юус бодоагүйсэн. Тэгсэн чинь яг тэгэл явцсан. Тэгээд цаанаасаа л тэгж шийдэгдсэн. Тэр нөгөө зохиолчд яриад байдаг штеп ингээд цаанаасаа зохиол өөрийнхөө хувь заа яг шийддэг мэддэг гэдэг үг би айгүйх сонсч ирсэн. Өөрийгөө ингээд заримдаа аваад явдаг юм. Яг тэр тохиолдсон. Хоёр тэгэхээр би өөрөө нөгөө уран зургийн ертөнцид айгүй татагддаг. Цогтыг ялгаруулж цогтоос юм эсрэгцэл үүсгэхийн тулд тэр өөрөө яг бидаасаа айгүй хүчтэй хувь хүн болж таараадсан л та. Тэгэл мөнгөчин гараад ирсэн. Тэгэд мөнгөчөнд би магадгүй ийм хүний нэг тийм элдв аран шин аяг оёгийг жоохон заримд тохиолдолд жоохон зориуд хийсэн тал би. Яа гэвэл тэгжээж бас нөгөө зөрчил маань илүү гарах гадсан. Эндээс надад төрсөн нэг дараагийн нэг парадокс болохоор мөнгөчин шавуун талаа хоёр болохоор эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг шиг эмэгтэй хүний гол хоёр мөн чанар юм болов хослмол. Тий. Тэгэхээр энэ шагуун талаагийн ертөнц гэж арман бол болцолт маягаар шагуун талаагийн ертөнцийг нэрлэлсэн болохоос биш. Эмэгтэй хүний ертөнцийг армаач байж болох юм да гэсэн энэ зөвхөн парадокс шүү дээ. Тийм бодол бас төрсөн. Тэгэнгүүт арман дотор мөнгөчин аяг гой тунхаглаж өгдөг л дөө. Мөнгөчингийн доторх гоо ертөнц сэржээ гэх нэг. За тэр дүрийн тухай ярилцах юм байлаа. Шагуун далаа тэр залуухан жаах охин мөнгөчин бол нэлээд ертөнцийг бүтээсэн өөрийгөө илэрхийлэх арга олцсон охин эмэгтэй байгаа юм л. Шагуун далаа болохоор өөрийгөө илэрхийлэх учраас бас төдийл олоогүй хүн байх шиг надад санагдаж байгаа. Тэр илэрхийлэлээ олж байгаа тэр нөхцөл нь бас их тийм натурал бодтой юм шиг надад санагдчих жам ясна. Тийм мөнгөчин бол хурцсан. Шагуун далаа бол их доод өнгөөр дуурдаг. Гэхдээ энэ арман бол шагуун далаагийн өнгөн дээр дуурч байгаа шүү дээ. Энэ өнгөний тухай. Зарим одоо нөгөө дүр дээр ингээд юм суулгаад ч гэдэг юм үү те зохиомжлоор одоо тий юм нөхцөл тавьж өгөөд ингээд бас хийж болно шүү дээ. Тэгээд шагуун далааг болохоор би бас анханасаа нэг тийм айгу натурал тийм байгаллаг гэх юм уу. Тэр аав гэдэг хүн шагуун далааг ерөөсөө эвдээгүй яг тэр ундаан өгөгдөл дээр нь маш сайхан ингээд хүмүүжүүлж те байгаагаар нь ингэж охин өсгөж байгаа ямар нэг хиймэл зам маань суулгахгүй те одоо юу гэдгийг ингээд хүн чинь амьдрал төрөөд олны дунд ороод яхаар хүссэн үсээгүй нэг юмнууд ингээд надад яг тийг санагддаг шиг нэг төхөөрөмж шиг тал талаас нэг юм суулгацсан ингээд биднэрт хүссэн үсээгүй ирээд ингээд яг суучдаг юм шиг санагддаг байхгүй юу. Хичнээн тийм юм байсан ч гадны нөлөө байсан ч гэсэн өөрийнхөө л харагдаад идэх зүйл бол маш хүчтэй бөгөөд айгу тийм гоо үзэсгэлэнтэй зүйл юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд магадгүй шагуун далааг тэр байгаагаараа байгаа ширхэг ногоон өвс мөртлөө гэрэлтэж харагдаад байгаа тэр хүн чанар тий тэгжил харуулахыг л хүссэн.
цогт гэж хүний тавилан мөнгчингийн гараас гараад Шагуун далайгийн сэтгэл рүү шилжиж байгаа. Шагуун далай шууд гар дээр авчихдаггүй. Тэгээд тэр хүний сэтгэлийн ямар нэгэн тийм ертөнц рүү шилжиж байгаа байхгүй. Арман ингээд юм найр хэмлэр явдаг байхгүй. Жаад тус тас гэд нэг иргэдэг. Тэр бол 61, 62, 63 дугаар хуудсанд хэрчигдэл. Тэр хэрчигдэл надад киноны одоо энэ үсрэлттэй маш хурц монтажийг надад санагдуулдаг байхгүй. Би одоо 61, 62-ыг харахаас тэр хэрчигдэл дээр юу болдог вэ гэхээр хоёр эмэгтэй амьдралынхаа ирчүүдийг алддаг. Шагуун далаа нэг бүлэг дээр аавыг алдаж байгаа. Дараагийн бүлэг дээр мөнхчин цогтыг алдаж байгаа. Энэ хоёр хүн ингээд алдагдаад хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн амьдралаас алдагдсанаар Арман тэр чигтээ эргэлтэн болчихж байна. Арман эргэлт. Энэ хэсэгтээ их тэр эргэлтүүдийн нэг хэсэг надад айгу таалагдсан байхгүй. Юу гэхээр ингээд хамгийн сүүлд мөнхчин эв нөхрөө алдаж байгаа нь толинд мэдрэгддэг. Мөнхчин эхлээд ч юм уу нэг тийм эмэгтэй хүний чанараараа толинд ингээд ургаагаад ингээд суусч мөнхчин ингээд суухад ийм цогт зүгээр гараа авчих. хаахрахгүй гараа авчих. Хов хоосон толтой мөнхчин харьцаад суудаг. Тэр боловсруулалтыг яаж хийсэн? Зохиолын гол эргэлт чинь юу байхгүй юу? Шагуун далайгийн аав нөөд болчихж байгаа. Тэгэнгუთ тэнд чинь одоо тэр нөгөө их гурвлын маань харилцаа илүү ингээд одоо бүр нэг тэнхмийн л ажилтнууд байхаасаа илүү амьдралын тийм нарийн юмн дээр очиж тэр гурав одоо нөхөрлөл нь ингээд илүү гүнзгийрсэн чинь нөгөө талд цогтж ууг нь ингээд илүү анхаарал тавих хэрэгтэй хайртай эмэгтэйтэй шүү дээ. Тэр хүний зовлонг өөрөө зүрхэндээ амар ойр авж байгаагаас магадгүй тэрний доторх хайр эхэлж байгаа байхгүй юу? Цогт баг өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л яа ч юм тэр охин зовлонтой байгаа нь тэр хүнд ингээд амар хэцүү. Ерөөсө тэр зовлонгийг харж твчихгүй. Тэр яг хайр ахгүй юу? Би магадгүй эрэгтэй хүнд тэгж хайрладаг болов гэж боддог. Нөгөө тэр өөрөө л байхгүй бол тэр нь яаж бараг амьдрах юм бэ юм уу? Бүр тийм сэтгэлээс магадгүй нөгөө тэр яг жинхэнэ хайр нь эхэлт юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Тэр охины аав үүд болохдоо зэрэгцээ цогтын дотор яг шууд тэр сэтгэл нь шал өөр тийшээ үзүүр нь хандаа явчихж байгаа байхгүй юу? Өөрөө ухамсарлаагүй тий. Зохиол бичгэд өрхвөлтөх юм л та. Хүний сэтгэлийг өргөтгөн шүү дээ. Ухаан. Тийм. Тэгэхээр энд нэг өрх байна. Юу гэхээр энд давтамж байх. Анх уншингуудаа би болохоор ингэ давлгааны төрөлт байна гэж бодсон байхгүй. Төрөлт татлага байна гэдэг. Тэр бол Фицжеральдын агуу Гэтсби бичгтээ ашигласан арга байхгүй. Тийм ч учраас төрөлт татлагаар төгсгдөг. Төрөлт татлага төрөлт нь тэр нөгөө West End бол Long Island-ийн тэр хоёр талтай ингэж хаялдаг тэр ийлж байгаа. Тэгсэн чинь тийм биш байсан. Сүүлд ингээд одоо 2-3 удаа байсан дараа энд рондо шүлгийн техник явж байгаа. Шүлгийн давталт хийдэг арга. Тэр юу вэ гэхээр хүн харахад дахилт биш хэрнээ загвар химнэлээр ингээд давталт хийчихдэг байхгүй юу? Энэ айгуу нарийн саяны жишээл бол одоо энэ тэр хэрчигдлээ шүү дээ. Энэ бол яг давталт таарч байгаа тэр үнцгэн байхгүй. Дахиад энэ давталт таардаг. Тэр нь илүү нарийн ажиглал гарч ирнэ. Үйл явдлаар биш. Сэтгэл зүгээр давталж байна. Энэ ийм хэмнэл яг яаж анзаарах бичгээр. Ястаа сайн мэдэхгүй байна. Би бол нэг амар тийм юм гэж ус боддог шүү дээ. За одоо ингээд нэг иймэрхүү давтыг байлгах ч юм уу. Рондел шүлгийн техник ч бас тийм байхгүй. Доржсэн рондог масаа эзэмшсэн юм гэж байна. Бүх шүлэг нь рондо байдаг. Тийм. Рондог бүр янз бүрээр туршдаг. Рондел гэдэг нь эргэлт шүлэг гэж байгаа юм. Эрэгтэй хүний сэтгхүү бол тэр хүнд нинж төрхөөс бий байхгүй бол тэр хүн хэцүүдэндээ гэсэн мэдрэмж төрхөөс эрэгтэй хүний хайр тийм барьж магадгүй гэж хэлж штэ. Тэр бол бас магадгүй. Тэр хүний оршихуйд бараг 50% та өөрийгөө хамаатуулж бараг бодох тийм бас нэг тийм хэлчүүд төрж болох юм тэнэг зориг гэх юм. Тэр зориг тэндээс эвтэйхэн хөтлөөд гараад явж байгаа рондогийн эхний дахилт байсан.
Яг уу магадгүй тийм нөгөө шүлэглэг, хэмнэллэг ч юм уу санагдаад байгаа нь яг уу миний нөгөө хэлний өгөгдлөл болов уу гэж бодож байна. Байгууламж талаасаа гэвэл угаасаа яг нөгөө юм нэг тодорхой зөрчлүүд дээр тэр юмнууд нөгөө яан штэ зөрчил үүсээд ард нь тэр нэг шийдэл нь яаж гарахаасаа ч гэдэг юм уу зөрчлийн ардах үр дүнгээс зохиол хаашаа ирэх нь мэдээж хамаарна да. Тэрийг бол бодолцсон. Тэрийн ч гэсэн илүү нөгөө юм зугуухан нөгөө илүү би нөгөө юм нөгөө байгаллаг гэдэг шиг амьдраллаг гэх юм уу. Тийм амьдрал шиг тийм реалист суурьтай байхынхаа хэрээр тэр зөрчлүүд дандаа тэр энд гарч байгаа хүмүүсийн сэтгэл зүй, бодол санаа дотоод юунаас нь илрээсэй л гэж хүссэн. Тэгж хүссэн, тэр хүссnийхаа дагуу хийсэн нь магадгүй тийм юу үүсгэсэн байж болох юм, тий? Хуйлаа. Тий, тэгсэн байж болох юм. Би бол бүр энэ дээр ингээд ийм хэлбэрийн хуйлаа үүсгэсэн байхгүй. Тийм. Энэ яг саяны 61 дугаар хуудсан шүү дээ. Тэрэн дээр ихний цохилж явж байгаа. Тийм, яг хамгийн энэ бол нэг оюутны 2 семестр явах шүү. Цаг хугацааны баримт. Одоо хорнотопыг аваад нөгөө арман судлаач байхтан болохоор арманд хорнотоп байдаг гэдэг үг. Энэ бол цаг хугацааг ярьж байгаа. Энэ болохоор нөгөө бодит цаг хугацааны хэмжээрээс өөр байхгүй. Мэдрэмж болон түүхийн багтаамж хоёрын ийм юун дээр хүний цаг хугацааг мэдрэх мэдрэмж шүү дээ. Органик амьдралын мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмжин дээр нөгөө тухайн арманы өгч байгаа түүхийн даац хоёр ингээд дундаас нь хорнотоп үүсдэг байхгүй. Тэр хорнотоп нь надаа яг юм 2 семестр, оюутны 2 семестрт нэг багш чөлөө яваад буцаад ирж байгаа шүү дээ. Тэр семестрт багтцсан надаа тэгээд тэр багтцсан дотор ертөнцид угсрагдсан надаа хамгийн идэв сонирхолтой. Арманы нөгөө яг онлолоосаа бүсчлээс нь харуул хийсэн тэр нөгөө гол чигчүүд тэр нөгөө ажиллагаан тэндээ байгаа байхгүй. Налайсан цаг хугацаа биш, бүтэн жил биш. Яг тодорхой зорилттой хугацаанд одоо тэр хүний сэтгэл зүгээр өвлчиж байна. Тэр бол надад энэ арманаас таалагдсан одоо онлын үүднээс энэ хоёр багшийн ишилтгээр онлын бор саарл модон дээрээс суугаа харахад надад таалагдсан үзэгдэл байхгүй. Тий. За тэгээд өгөхөн урсгал ингээд арманы хөтөлж байна. Яг үнийг хэлэх. Шагуунлагийн ертөнцийн бүрэлдэхэд ингээд цогтын ертөнцөж эргэж байгаа. Шагуунлагийн ертөнцийн дотроо ингээд хөгжиж байгаа байхгүй. Дүрийн өсөлт гэдээ ярих юм бол тий. Тэгсэн чинь цогтын ертөнцид бол шагуундалагч шийдвэрлэх үүрэгтэй. Гол дүрийн ертөнцид. Тэгсэн чинь шагуундалагийн ертөнцид цогт шийдвэрлэх үүрэгтэй биш. Шийдвэрлэх үүрэгтэй биш. Тун хожуухан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шагуундалаа бүх арманы төр цогтод давмгаалт. Тэгэхээр шагуундалаад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илүү жоохон дэлгэрүүлж ирж болох. Тэр охин хэдий өвөрмөц ийм юу боловч бас хараахан бүрэн нээгдэг үл аа. Дөнгөж их сургуулаа төгссөн охин байхгүй юу? Яг өөрийгөө нээх гээл явж байгаа хүүхэд гэдэг нь ойлгогддог шүү дээ. Ингээд янз бүрийн орчуулга сонирхоод үзсэн байдаг ч юм уу. Нэг зураг татлаад үзсэн байдаг ч юм уу. Богино мөртөө шүлгүүд энэ төр бичээд үзсэн байдаг ч юм уу тий. Тэгсэн чинь явандаа яг нөгөө амьдрал дундуур ингээд гараад яваад хамгийн түрүүнд ажилд орлоо. Тэгжсэн чинь аав нүүд боллоо. Тэгжсэн чинь нэг залуутай учрлаа. Тэгжсэн чинь нөгөө залуутай хайртай болчлоо. Хайртай болоод ичсэн чинь нөгөөх нь өөрийг буцаагаад хайрлах өнөөдрхөөгүй нэг тийм тий. Энэ бүх тэр амьдрал тохиолдож байгаа юу дунд л шагундалаа баг багаар нээгдэж байгаа байхгүй. Нээгдэхдээ анханасаа байгаль ертөнцийн охин учраас нөгөө одооны хэлээр эм орохтой хүртэл ууланд очиод нөгөө тэнгэр өөд хараад ингээд байгаль ертөнцид өөрийгөө нээж тэндээс илүү одоо тайтгарл, итгэрл хайж ах жишээ нь амьдралын мэргэлтүүд, амьдралын тэр шин юунууд дээрээс л бид нар үзэл бодол улам бүрэлдэж, улам одоо шүлгээр юм бол утга санаа улам гүнзгийрч явдаг штеп. Яг тиймэрдүүл тийм шагуундалагийн нэгдэж байгаа байдлыг би бол тэгж хэлэх юм болов. Бодоод байх нэ. Ном болгоныг тайлдаг түлхүүр байдаг байхгүй юу ер нь. Ямар нэг зүйлээр номыг зохиолчийн ухаанд мэдрэмж төхөө тайлдаг. Тэгээ тайлахаар оролдоод байсан чинь энэ Эрих Фроммын хайрлах хурлаг гэж Монгол дурд нь хайрын амт гэж гарч ирсэн. Энэ номон дээрх гаргалгаа ер нь Эрих Фроммын үзэл бодол энэ номтой нэлээд наалдчихгүй. Юу гэхээр энэ нөгөө зохиолч болгон дүрээ ингээд ялгаруулах арга олно шүү дээ. Сэтгэл зүйг нь ялгаруулах арга. Зарим нь бол одоо өөрийнх нь баатарлаг байдлаар ч юм уу одоо дамбугаа бол одоо юугаар нэм өөрийнх нь одоо хүнийг татах чадвараар ч юм уу ингээд дөрүүдээ ингээд яадаг. Ирэмбэлдэг. Эсвэл ингээд
зохиомжилдог. Гэсэн дэлгэрмаа ямар зохиомж хийсэн бол гэд ингээд бодсон чинь надад Эрих Фромын энэ үг яг орж ирж байгаа байхгүй юу? Эрих Фром хайр гэдэг нэн төрөнд тодорхой нэг хүнтэй холбогдсон холбоос огт биш. Хайр гэдэг байр суурь бөгөөд зан чанарын зүг чиг юм. Тухайн хүн хорвоо ертөнцтэй хэрхэн харилцаж буг илэрхийлэх тул хайр тодорхой нэг цорын ганцаар вектор тодорхойлогдох. Хайр гэдэг зан чанарын зүг чиг. Тэгээ энэ санаагаа цаашаа Эрих Фром хөгжүүлээд ерөнхийдөө бол хайрын хил нь одоо Эрих Фромын философиг одоо хамгийн одоо ингэ энгийнээр тодорхойлъё гэвэл хайрын хил нь хүний хайрын хилийг тодорхойлдог. Хайрын хил нь хүний амьдралын хил хязгаарыг тодорхойлдог. Яг ингэхээр ингээд энэ бүх мөнхчин цогт шагуун далаа гэсэн энэ ертөнцүүд бүгд өөр өөрийн нэг юм цар хүрээгээр хайрлаж байгаа. Өөрийнх нь хайр хүрээг тодорхой цар хүрээтэй. Тэр нь өсөх үү, хумигдах уу, тэр хэвэндээ хадгалах уу, эсвэл бүр үгүй болох уу гэсэн ийм тэмцлүүд дээр энэ арман занилгджээ гэж би харсан байхгүй. Тийм. Тэгэхээр яг ингэж бодогдд юм уу? Ер нь хайрын тухай эднэст ингэж шүглүүлэхдээ ер нь юу бодсон бэ? Яг нөгөө энэ зохиол бичих тухай би одоо хэдэн жилийн өмнөөс л би нэг гоё хайрын тууж бичихэмсэн. Гээл бодоол ингээл ойр тойрныхондоо ч яриад нөгөө тэгдэг байсан. Хайр гэдэг чинь ер нь ингээд нөгөө зүгээр л нэг хүн рүү чиглэхээс илүү тийм. Тэр хайрын цараагаар юмсыг харж тий аливаа юмыг энийг юмыг ойлгохыг энийг нэг ойлгох юмсан гэдэг бодол ч гэсэн надад яг үнэндээ хайрын л илэрхийл юм шиг санагдаад байдаг тий. Хоёр хүн маргалдаж хахад энэ маань яагаад ингэ хэлж байгаа юм бол би нэг ойлгочих юмсан да. Ингээд тэгсэн болоо гэж бодож байгаа ч гэсэн яг үндэ хайр л үсттэй. Яг нэг тиймэрхүү байдлаар дөрүүдийнхаа тэр нэг цаад төлөвшил, цаад хүнийх нь юг нэлээд гаргах гэж бол ирмэлцсэн. Хуучин шиг нөгөө уран зохиолд дүр ингээл манай тал, сайн тал, муу тал, дайсны тал юу гэдэг шиг одоо ч уран зохиол тийм юм угаасаа байхгүй шүү дээ. Хүний оршихуй гэдэг чинь ганцхан талаасаа ч юм уу, хоёрхан талаасаа ч юм уу, 3 4 талаасаа тодорхойлогдохгүй, бүр олон талаасаа тодорхойлогдно. Тэ? Тэгэхээр яг л тэр амьдрал дундах хүмүүсийг л яг тэргээр нь л гарах гэж л хичээсэн тэгээд тийм. Уншигчийн сэтгэл зүйг таамаглах тухай нэг юм ишлэл байгаа байхгүй. Тийм. Ер нь уншигчдад таалагдах, тэдний сэтгэл зүйг мэдэрч таамаглах гэж оролдох нь хэр чухал вэ? Би бол өөртөө их цамаан уншигч гэсэн санагддаг. Бусдын зохиол шалгуур тавихын хэрэг өөрөө бичигт улам амаргүй болох юм шиг гэх мэт юм яриа байна. Нэг тийм бодлоо тийм урлагийн тухай, урлаг ч юм уу, уран зохиол ч юм уу ямар нэг бүтээл нь шүү дээ. Урлагийн бүтээл чинь нөгөө хүмүүс дандаа эцсийн үр дүнгийг үзэж байгаа шүү дээ. Эцсийн үр дүн гэдэг чинь тэрийг бүтээж байгаа хүн хамгийн сайнаараа тухайн үед хамгийн боломжтой югаараа бүтээчээд өгч байгаа шүү дээ. Тэр хүртэл тэр арын процессыг уншигчд юм уу хүртэгчд хизээч тааварлах боломжгүй шүү дээ. Тэрийг харин уран зохиол судлаачид магадгүй херменевт гэр ч юм уу те нээж өгөх ёстой л да те. Үзэг бариад сууж байгаагийн хэрэг юу илээ? Юуны төлөө уран зохиолын орчинд өрнөд байгаа хэлээ нэг тийм бодомжуудаас нэг шингээчих санаатай. Тэгэд нэг бодлын надад тэр уншигчд ч юм уу хүртэгчд нэг талаас аюу харгас хүмүүс юм шиг санагдах. Магадгүй тэр зургийг Ван Гог яагаад бүр чихээ огтлолоо тэг зурсан те. Бетховен хөөрхэд үлийн байдаг. Борхоос одоо хараагүй байдаг. Тэр болгоны ард хүн л юм чинь хүний л тулдаг зовлон жаргалыг уг нь тэд нар ч амсаж л яваа штэ. Хатаглал сайн зохиол бичих гэж шатаж яваа штэ. Өөрийгөө нураагаад л те асаагаад. Тэгээд тэднийг уншигчд ч юм уу хүртэгчд тэр зовлонгийг мэдхгүйгээр эцсийн гоё үр дүнгийн ядгаараа дэндүү жаргалтаа бөгөөд одоо ингээл цамаа багаахгүй юу. За энийг үг жоохон дотор зурснаас болоод энэхүү ярилцлагыг хийлээ. Тэгээд юм бүтээхийн цаанах зовлон жаргал, юм бүтээхийн цаанах мөн чанар юу байдаг тухай, товчхонч тухай ойлголт өгсөн бол бид хоёрын өнөөдрийн шагуун далаагийн ертөнц арманы тухай ярьсан. Өнөөдрийн подкастын зорилго биелж байгаа юм тэр. Би Арманаас нэг ишлэлийг уншмаар байна л да. Шагуун далаа ойр ганцаар үлдэж хоцров. Гэвч тэр өөрийгөө ойр ганцаар гэж өрөвдсөнгүй. Харин аавыгаа л өрөвдсөөр байж. Хамгийн сүүлд өргөгч чат руу ортоогоо төрүүлэн орохдоо охиноо ширтэж байсан эцгийн тэрэл харц бодогдно. Тэнд юу хүлээж бүг шагуун далаа үл мэднэ. Гагцгүй энэ амьдралд аавынхаа өнгөрөөснийг ботхоос өрөвдөл голыг нь зурсаар байлаа.
энэ дээр яг энэ романы ихэнх хэсгээр байдаг энэ үгэн дээр энэ Шагундлаа гэдэг охины энэ нэрлэгдэж байгаа энэ ертөнцийн үн чанар их тодорхой зурагдсан гэсэн. Яагаад гэвэл хүн энэ ертөнцид бусдыг бодох уу, дан өөрийгөө бодох уу гэдэг хоёр л сонголтын хүн байдаг юм шиг эцэстээ энэ романыг уншаад санагдсан байхгүй. Юу гэхээр тэр хүн өөрийнхөө төлөө амьдрах уу, өрөөлтөө зэрэгцсэн амьдрах уу? Тэр хүн энэ ертөнцид өөрийнхөө өмнөөс айх уу, өрөөлийн өмнөөс айх уу гэх мэт ийм хоёр л тавилан бидний өмнө байдаг юм шиг. А хэрвээ яг энэ хоёр сонголтын нэг сонгоснороо хүний сэтгэлийн цараа, хүний цар хүрээ анзаардаг юм шиг. Тэгээд тэр нь биднээс ертөнцийг ирээдүйд тодорхойлдог юм шиг л санагдсан л та. Тийм санаа энэ романы цаанаас зохиолцож энэ романы дөрүүд энэ тухай эцсэст нийлж агаад хоороороо нэг ертөнцийг нэг өмнө дээр дурлаа л гэж одоо би одоо судлаач биш уншигчийн хувьд шүү бодож ойлгосон байгаа. За тэгээд номынхоо тухай ярьж өгсөн баярлалаа. Дараагийн номоор уулзлаа баярлалаа. Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг.